За сайн байна. За өнөөдөр үшт маш чухал сэдвийн талаар ярив. Яавал хөгшөрөхгүй залуу хөврөн байх вэ? Энэ аргын талаар ярив. Хэд хэдэн ном уншаад ойлгосон хөгшөрдөггүй залуу гуа сайхан эрүүл байдаг хүмүүсд онцлог байдаг юм байна. Энийг ойлгосон. Хүнд үшт насжилт гэж байна. Нас явна. 50 хүрэн, 60 хүрэн, 70 хүрэн. Энэнтэйгээ адилхан байна шүү дээ. Бас юу байх вэ гэдэг жирэг хөгшрөл гэж үжигдэл байна. Тэгэхээр энэ хөгшрөл болоод насжилт хоёр хоорондоо ялгаатай юм байна. Энийг бас ойлгосон. Урд нь болтой жирэг энэ талаар нэг анжаарч байгаа. Хөгшрөлт болвол байна шүү дээ. Насжилт биш юм байна. Нас явсан хүн заавал хөгшрөн гэж байхгүй. Нас яваад 50, 60, 70, 80 хүрсэн ч гэсэн хөгшөрдгөө залуу хөрөн байдаг. Ийм хүмүүс байгаа юм. Тэгэхээр энэ хөгшрөл гэдэг нь настай хамаа байхгүй гэсэн. Заавал одоо хөгшин настай хүн хөгшөрдөг гэсэн үг биш. Залуу 20, 30, 40, 50-тай мөртлөө бас насан залуу мөртлөө бас хөгшөрч гисэн. За ийм хүмүүс байдаг юм байна. За энэ болвол шүү дээ Шинэ Зеландад хийгдсэн судалгаа 950 хүн дээр 12 жилийн турш судалгаа хийж үчсэн. Тэгсэн нь шүү дээ. Адилхан 38 настай мөртлөө 38 наснаас залуу биологийн нас нь 28-тай хүн бас байсан байгаа юм. Бас байна шүү дээ. 38-аас хамаагүй их хөгшөрсөн биологийн нас нь 61 хүрсэн хүн бас байсан байгаа юм. Тэгэхээр адилхан 38 настай мөртлөө 28-тай юм шиг залуу хүн байхад цаана болтой жирэг 61 хүрч гисэн юм шиг биологийн нас нь тэгж хөгшөрч гисэн ийм хүмүүс байсан байгаа юм. Энийх нь ялгаа нь болтой жирэг бүр 33 жилээр ялгаатай байсан байгаа юм. Асар их ялгаатай байна. Тэгэхээр байна шүү дээ. Яавал бид нар өөрийнхөө наснаас залуу байж чадах вэ? Энийг бас эрдэмтэд судалсан байгаа юм. 2016 онд Японы Кэйю их сургуулийн анагаах ухааны их сургууль тэгээд Их Британи Ньюкаслын их сургуультай хамтраад судалгаа хийсэн. За энэ судалгаанд бол 85-аас 110 нас хүрсэн настай хүмүүсүүдийг хамруулад судалгаа хийсэн. Тэгээд эндээс юу ойлгосон бэ гэдэг жирэг. Хичнээн нас өндөр болсон ч гэсэн хөгшөрдгүү. Биологийн нас нь хөгшөрдгүү. Ийм хүмүүс нийтлэг онцлог байсан байна. За тэр нь юу байсан бэ гэдэг жирэг. Өрөвсөл байдгүй гэж. За энэ ямар учиртай вэ гэдэг жирэг. Хүн болгонд өрөвслийн төвшин гэдэг үжүүлэлт байдаг юм байна. Бид нь хэр жирэг өрөвсөл үүсэж шинэ үг. Тэгэхээр нас явсан мөртлөө залуу байдаг хүмүүсийн биед нь болтой жирэг өрөвсөл үүсдэг маш бага үүсдэг юм байна. За энийг ойлгосон. За одоо болвол энэ өрөвслийн төвшингийг дөрвөн үжүүлэлтээр үүсэж байгаа юм л да. За энэнийх нь хамгийн гол төгөөмөл хэрэглэгдэх арга нь юу вэ гэдэг жирэг CRP гэдэг үжүүлэлт юм байгаа юм. За энэ нь хэрвээ 0.3%-аас доошоо байх юм бол өрөвсөл багтай гэж үждэг юм байна. Ийм байдлаар бид нар наснаасаа эрт хөгшөрсөн юм уу, хөгшрөөгүй юм уу гэдгийг за энэ шинжилгээнд орох юм бол мэдэж болох юм байна. Тэгэхээр өрөвсөл гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ өрөвсөл гэж юу юм? Миний хувьд бол саяхан хүртэл энэ өрөвсөл гэдэг жирэг нь өвчин гэж ойлгодог байсан байхгүй юу? Бид өрөвсөлтэй болчихлоо гэдэг жирэг нь өвчин үүсчихлээ гэж. Гэтэл энэ өвчин болоод өрөвсөл хоёр хоорондоо ялгаатай юм байна. Өрөвсөл гэдэг нь юу вэ гэдэг жирэг байна шүү дээ. Өвчин үүссэн үед бий болдог. Энэ болтой жирэг сайн жил, муу жил биш. Бид нар эмнэлэгт очоод эм авч уугаад өрөвслийг дарж гинэ. Өрөвслөн дарахтай жирэг хүн эрүүл болж гинэ. Тийм учраас юм байна шүү дээ. Өрөвсөл гэдэг нь бол өвчин юм байна гэж ойлгож ирсэн. Гэтэл энэ өрөвсөл гэдэг нь бол өвчин биш. Өрөвсөл гэдэг нь юу вэ гэдэг жирэг өвчин үүсэх үед өөрийн чинь биеинд бий болдог ийм хариу үйлдэл гэж байгаа юм л да. Өвчин гэдэг нь юу вэ гэдэг жирэг нян ч юм уу, бахтаар ч юм уу, вирус ч юм уу. Энэ нь болтой жирэг өвчин. Өөрийн чинь биед ороод ирнэ. Хэрвээ вэ шүү дээ өрөвсөл үүсэхгүй болвол бид нарын биеинд бахтаар үржиж гин, вирус үржиж гин гэдгийг мэдэхгүй. Тэр нь хөндөрсөөр байгаад нэг өдөр нас барна. Гэтэл вэ шүү дээ хүний биеийн дотор вэ шүү дээ бахтаар вирус ороод ирсэн байна гэдгийг мэдгэдэхийн төлөө болтой жирэг өрөвсөл гэдэг зүйл үүсдэг юм байна л да. Энэ яаж үүсэх вэ гэдэг жирэг халуурдах ч юм уу. Эсвэл вэ шүү дээ хавддах ч юм уу, хавгандах ч юм уу. Ийм байдлаар болтой жирэг өөрчн тийм тохоо өгнө. Тэгтээ жирэг яах вэ гэдэг жирэг тэр даралгааны эсүүд орж ирээд тэр бахтааруутай вирустэй тэмцдэг гэдэг байгаа юм. Тэр нь тохтой жирэг мэдээлэл өгч байгаа юм. Энд асуудал үүссэн байх шүү гэдэг. За энэ нь тохтой жирэг өрөвсөл гэсэн. Өрөвслийн чинь төвшин өндөр байгаа юм болвол өөрийн чинь биеинд хаа сайгүй вирустэй бахтаартай өвчнөд очлаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас юм байна шүү дээ. Хөгшрөл түргэн явна. Наснаасаа ирдэг. Хөгшрөл болвол 3 төрлийн хөгшрөл байдаг юм байна.
Нэг нь болтой зэрэг нь биологийн буюу ангаах ухааны хөгшрөл. Өөрөөр хэлэх юм бол хэн ч гэсэн нэг өдөр ингээд насынхын ирэхээр хөгшрөл болно. За энэ нь болтой зэрэг ангаах ухааны буюу энэ биологийн хөгшрөл юм байгаа юм. За энэс гадна болтой зэрэг гадна дүр байдлын хөгшрөл гэж байгаа юм. Бие хэрэгтэн нэрвэл мөртлөө нүүр чараа гадаад ужимчийн хавдаа болтой зэрэг хөгшөрчихсөн. За энийг болтой зэрэг гадаад дүр байдлын хөгшрөл гэж байна. За энэхэн тухайд дараагийн хэсгээр дэлгэрэнгүй ярий. За нөгөө нэг нь болтой зэрэг сэтгэлжийн хөгшрөл. За энэ нь юу вэ гэхтэй зэрэг насан ч хөгшрөөгүй байна. Биологийн хөгшрөл явагдаагүй байна. Тэгээд гадна дүр байдал гэсэн хэвэн. Тэгсэн мөртлөө сэтгэл санааны хувьд хөгшөрчихсөн. Сэтгэлээр хөгжсөн. Жорго мохчихсон. Өөрийгөө хөгшөрчлөө гэж боддог. Би өнгөрсөн гэж бод. За энэ нь болтой зэрэг сэтгэл санааны хөгшрөл. Ийм 3 төрлийн хөгшрөл байгаа юм. Тэгэхээр энэ 3 төрлийн хөгшрөл болтой зэрэг аль нь ч гэсэн ялгаа байхгүй. Шалтгаан болов шүү дээ. Өрөвсөлтэй холбоотой. За тэгэхээр энэ өрөвслөөс болоод юу үүсэх вэ гэдэг зэрэг эсэг гэмтэн өвчлөн. Тэгээд дахин сэргийгдэх чадваргүй болно. Энэ нь болтой зэрэг хөгширж ийн гэсэн үг. За бас яаж хөгшрөх вэ гэдэг зэрэг талмаар эс богонсон. За энэ талаар бид нар урд нь талмаарууд гэдэг сэдвээр тусгайлан ярьж өнгөрсөн. За энэ бол Нобелийн шагнал авсан шинжлэх ухааны нээлт. Хүний биед бол энэ талмаар гэдэг эс байдаг. Энэ нь богоносоод дахиж хуваагдаж чадахгүй болохтой зэрэг хүн болтой зэрэг нас бардаг. Амь насны төгсгөл болдог. За энийг болвол урд нь ярьж өнгөрсөн энэ талмаарууд гэдэг бичлэгээс үжээрэй. За энэ дээр маш дэлгэрэнгүй ярьсан байна. За энэ бол бас урт нь наслахгүйгүй юу гэдгийг шийдэх хамгийн гол хүчинжлэлийн нэг. Энэ талмаарууд богоносч гэсэн ялгаа байхгүй. Өрөвсөлтэй холбоотой. Тэгээд ДНХ-гийн часварлах чадвар алдагдана. Бид нарын мэдээллийн агуулсан одоо ДНХ гэж байдаг. За энэ бас гэмтээд өөрийгөө часварлах чадваргүй болдог. Өрөвслөөс үсээд. За тэгвэл байна шүү дээ. Залуу хувиран бай. Эрүүл хувиран бай. Хөгшөрөхгүй бай. Гоо үжсэнтэй хувиран бай. Тэгэх юм бол яах вэ гэх юм бол өрөвслийг таслан жогсоох юм бол энэ асуудал шийдэгдэх гэсэн үг. Тэгэхээр судлаачид талтаж ирэх судлаад энэ өрөвслийг таслан жогсоох, өрөвсөлгүй амьдрах аргуудыг нээсэн байна. Эннийх нь хамгийн үндсэн бид нарын өдөр тутам хийж чадах 3 арга байна. Энийг болтож ирэх танилж байна. Энэ нь бол бид нар өдөр тутмын амьдралаар хийж чадна. Судлаачид яаж ийнөх гэдэг зэрэг судлаачид бас чаана ажиллаж байгаа. Тэр гэмтсэн эсүүдийн төвөгч юм уу? Хулган дээр хийгээд амжилт гарч байгаа юм. Тэр өтөлсөн гэмтсэн эсийг арилгах. Тэгээд тэр ДНХ-гийн часварлах эсүүдийн болтож идэвхтэй болгох юм уу? За энэ ажлууд бол бүр судалгааны шатандаа байж байгаа. Өнөөдрийн хувьд бол хүнд хэрэглэх болчоо байхгүй. Хулган дээр харах дээр хийсэн туршилтууд бол амжилттай болж байгаа юм. Ирээдүй байна гэсэн үг. Тэрний өмнө бид нар юу хийж чадах вэ гэдэг зэрэг 3 жил хийж чадах юм байна. За энийх нь нэгдүгээр болтой зэрэг чихрийн стрессийг бууруулах гэдэг арга юм байна. Өөрөөр хэлэх юм бол юу гэдэг зэрэг чихэр эдснээсээ болоод сахар, элсэн чихэр эдснээсээ болоод биеийн толтой зэрэг чихрийн стрессс гэдэг зүйл үүсэх юм байна. Энэ талаар бид нараас урд нь ярьж өнгөрсөн. За дэлгэрэнгүй агуулгын тэндээс сонсож болно. За энэ юу вэ гэдэг зэрэг чихэр бол хүний биеинд асар чухал энергиг саруулж болно. Тэгсэн мөртлөө эннийхэн жирэгч болтой зэрэг ихэ хэрэглээд ирэх юм бол чихрийн стресс гэдэг зүйлийг үүсгэх юм байна. Чихэр нь бол хүний биеинд орж ирээд уургатай нэгдээд глюкоксжин гэдэг ийм үжиглэл болох юм байна. За энэ глюкоксжсэн уурган дараагийн шатанд AGEs гэдэг хөгшрөлийг түргсгдэг. За ийм бодис болж хувирдаг юм байна. За энэ нь болтой зэрэг биеийг эсэлдүүлдэг, зэврүүлдэг. За бид нар бол сайн мэдж байгаа. Жишээлбэл бол алимыг гэрчээ тавих юм бол өнгөн гялас хувирчсан байдаг. За энэ бол хүчил төрөгчтэй хүрэлцэх үед эсэлдэж байгаа юм. Чанар нь хувирч муучин гэсэн. За тэрэн шиг хүний бие ч гэсэн ингэж эсэлддэг. За энийг хэн төрөгсгдөг вэ гэдэг зэрэг чихэр төрөгсгдөг юм байна. За тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарч ирж гинэ гэдэг зэрэг бид нарыг хөгшрүүлдэг хамгийн гол хүчинжүүл нь чихэр байх нь байна л да. За чихэр идэж болохгүй шүд хорхойдноо гэд. Эсвэл чихрийн шижин олноо гэд. Ингэж ярддаг. Гэтэл энтэйгэн жирхчээ биш үү? Бүр илүү өөрийн чинь амь насын богоносгдөг. Тэгээд хөгшрүүлдэг. За энэ настай зэрэг чихэр байх нь. Бид нар өөрсдийнхөө хүүхэд дүүнрүүдтэй зэрэг чихэр өгж идэг. Хүүхэд чихэр дуртай гэд. Энэ болвол тэд нарыг болтой зэрэг хөгшрүүлж ир гэсэн. Чихэр эцсээр гоо сайхан болохгүй. Чарай мотой болох нь ба штэ хөгширсэн. Наснасаа хэрэг. Тэгээ ийм учраас яах вэ гэдэг зэрэг шууд элсэн чихэр, сахар, чихэр. Тэгээд чихэр орсон бүтээгдэхүүнийг итгэхгүй гэсэн. Тэгвэл залуу гоо сайхан эрүүл байх. Энэ ганцхан хөгшрөх юм биш. Энэ өрөвслийг бий болгоно гэдэг байгаа байхгүй юу? Өрөвслийг бий болтой зэрэг өвчнүүд бий болно. Хор тавдар бий болно.
олон төрлийн өвчнүүд бүгд одоо энэ чихэр эзэн тодтолтой. Яа тэгээд өвчин өмхөгд баргадаад хөгшрөөд гоо сайхнаа алдаад эрүүл мэндэ алдаад ийм одоо эмгэрэлтэй байдалд орно гэсэн үг. Бид нарын хамгийн дуртай тэгээс бидэнд энерги болдог. Энэ чихэр болтой зэрэг бид нарыг хөгшрүүлдэг байх нь байна шүү дээ. Тэгэхээр чихрийн шууд чихэр чигээр нь итгэхгүй. Шууд чихэр орсон бүтээгдэхүүн нь итгэхгүй. Хоол хүнсээр дамжуул авч болно. Жишээлх юм бол бид нарын идэж жимсэнд юм уу, ногоонд ч юм уу, үр тарианд ч юм уу чихрүүд байж байгаа шүү дээ. Энэ бол байж болно. Жишээлх юм бол цагаан будаа чихэр ихтэйгээд цагаан будаа идэх юм бочих юм бол яг энергийн дутагдалд орно гэсэн. Энэ хитрхийг туйширч ин гэсэн үг байхгүй. Тэгээ хоёрдугаард нь бид нарыг өрсөлдөлтэй болгож байгаа хүчин зүйл нь юу вэ гэдэг жирэг нойр. Шөндөөн 7-9 цаг унтахгүй юм болвол ганцхан нойр дутуугийн асуудал биш. Өрсөлдөлтэй болно. Бид нар бол нойр гэсэн сэдвээр тусгаал ярсан. Нойр дутуугаасаа болоод асар олон одоо асуудлууд гардаг гэж. Хамгийн наадчхан тарих сэтгэн бодох чадвараа алд. Хогийн сав бол. Тэгээд ирээдүйдээ итгэл алд. Юу ч одоо хий бүтөө гэсэн зориггүй бол. Бие хорлох хэрэгсэл өндөр бол. Гэх юм дээр байна шүү дээ. Нойр бол асар чухал гэдгийг ярьсан. За энэ удаагийн энэ судалгаан дээр бол юу гарч ирж байна вэ гэдэг жирийг. Нойр дутуу байх нь өөрийн чин биеийг өрсөлдөлтэй болгодог гэж байна. Өөрөөр хэлэх юм бол өөрөө хөгшрүүлдэг гэсэн. За энэ талаар бол 2008 онд хийсэн судалгаа байж байгаа. Хэрвээ шүү дээ жоохон нэг хил шүн унтахгүй байхад яах вэ гэдэг жирийг. Өрсөлдөлийн түвшин өндөр болдог гэж байна. За энийг яад мэдсэн бэ гэдэг жирийг. Шинжилээд үчтэй жирийг цитокин гэдэг өрсөлийн эдийн түвшин нэмэгдсэн байна гэж байна. Ерөөсөө нэг шин унтахгүй байхад л өрсөлийн түвшин өндөр болж байгаа. Тийм учраас олон хоног жалгаад арах нойрны дутагдалд орох юм бол хүн асар түргэн хөгшрөн гэсэн. Тийм учраас байж дээ. Хантал сайн унтах, 7-9 цаг унтах. За энэ болвол залуу, эрүүл, гуа сайхан байх хамгийн одоо үндсэн зүйл. Бид нар хийж чадах зүйл. Унтчих үед байж дээ. Нөхөн сэргэгж, залуу болж идэг, эрүүл болж идэг. Энийг яасан ч мартаж болох. Бид нар гар утсаанд чингэлж байна. Тэрийн шиг хүн унтчих үед чинэг авдаг. За ийм одоо биологи амтан байх нь шүү дээ. Энд чинь ганцхан хүн биш. Бүх төрлийн одоо амтан ургамал хүртэл одоо шөндө унтаж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө маш дээ. Хитртэл унтаж болох. 9 цагаас дээшээ унтах ч юм уу. Тэгхийн бол дахиад бас янз бүрийн өвч олно. Тохиромжтой унтах нь бол 8 цаг орж. За 3 дугаард хүнийг өрсөлдөлтэй болгодог хамгийн том хүчин зүйл нь юу вэ гэдэг жирэг. Сэтгэл зүйн стресс. За энэ бол хүнийг өрсөлдөлтэй болгодог. Бид нар зөвхөн стресстэд байна. Сэтгэл санааны ядаргаатай байна гэж ярддаг. Энэ бол зөвхөн биш дээ. Стресс биш. Энэ стрессээс үүсээд өрсөлдөл үүсдэг юм байна. Тэгээд түргэн хөгшөрдөг юм байна. Хэн хамгийн хөгшин харагдаж байна уу? Наснасаа. Тэр стресстэй байгаа хүмүүс. Тэгээд стресс гэдэг нь юу вэ гэдэг ууралдаг, учаарладаг, бохомддог, сэтгэл санаагаар ундаг, уйтгарладаг. Эднэр чинь бүгдөө мутаж ирэг. Сэтгэл зүйн стресс гэдэг зүйл юм байна. За ийм хүмүүстэй жирэг наснасаа эрт хөгшөрчихсөн харагдаж байна. За эргэн тойрны хүмүүсүүдийг харж байна. Тэр байн гуурдаад учаарлаад бохомдоод явж байгаа хүмүүсүүд болтой жирэг маш их одоо хөтлсөн, хөгшөрсөн харагдав. Тэгээ тэрнийхээ хэмжээнд өвчин жолонд баригдчихэдэг. За энэ талаар бас судалгаа хийсэн байгаа юм. 2017 онд хийсэн судалгаа байна. За энэ сэтгэл санааны стрессээс болоод өрөвслөө үүс. Энэ өрөвслөөсөө болоод хорт хавдар тусна. Зүрхнээ өвч, чихрийн шижиг, сэтгэл готрол. Гэх мэт юм байна шүү дээ. Олон төрлийн өвчин сэтгэл зүйн стрессээс болж үүсдэг гэдгийг тогтоосон байж байгаа. За яагаад өгтөж ирэг сэтгэл санаа муу байснараа яагаад өвчин өрөвсөлтөй болдгоо гэх юм бол хоёр шалтгаан байна. Нэгдүгээрд нь болвол кортизол. Хүн стресст орох үед кортизол гэдэг даавар их хэмжээгээр ялгардаг. За кортизол бол тодорхой хэмжээнд ялгарх нь эрүүл мэндэд сайн. Гэтэл байн кортизол ялгарх юм бол өрсөлдөлийн түвшин нэмэгддэг гэж байгаа. Кортизол ялгарх үед яах вэ гэдэг жирэг хүн болвол биш шүү дээ. Зүрхнээ чохолд түрхсдэг, амьсгал тавчдаг, булчин шүрмс чангардаг гэдэг ч юм уу. Гэх мэтийн ийм идэвхтэй байдалд ордог. За энэ голдуу болтой жирэг өөрийгөө хамгаалах зорилготой дайсантай тулгарх үед. Энэ үед болтой жирэг кортизол ялгарч яадаг. Гэтэл өдөр тусан болтой жирэг стресстэй уурлаад бохомдоод байх юм бол байн гадаа тийм тулааны байдалтай байна гэсэн үг. Тэгтээ жирэг бие хэрэгтэн энэ ачааллан дахан байна. Дархалгааны хариу урвал үүсгэж байгаа юм. Нөгөө нэг нь юу гэдэг жирэг стресст орсон үед бас цитокин гэдэг бодис ялгардаг. Төвшин эрс нэмэгддэг. За цитокин болвол ямар үүрэгтэй вэ гэдэг жирэг өрөвслийн үүсгдэг. Өөрийн чинь биед ямар нэгэн багтаар вирус ороод ирдэг ч юм уу үржээд эхлэх юм бол энэ цитокин гэдэг эд болвол энэ өрөвслийг чохомлоор үүсгдэг. Халуурдаг ч юм уу, хавхандаг ч юм уу. Тэгтээ зэрэг дархалгааны эсүүд орж ирээд тэр вирус багтааруудтай байлдадаг гэж сая ярьсан. За энэ үүргийг гүйцэтгэх гэсэн. Тэгэхээр байнга стресстэй байх юм бол яах вэ? Цитокин болтой зэрэг биед өвчин үүсчих юм байна гэдэг маш идэвхтэй ажиллаж эхэлнэ. Тэгтээ зэрэг
Буян хаа сайгүй энэ тэмдэггүй өрсөлийн тохоо бий болох нь байна шүү дээ. Тэгэхээр яг дархалгааны эсэд тултай зэрэг жамбар гална гэсэн. Тэгээд өвчин өрсөлттэй гажраа хүч төвлөрүүлээд ажиллаж чадах юм байна. Тэгээд эрүүл эсэд рүүгээ хүртэл товтолж эхэлнэ. Гэх юм ээ янз бүрийн замбраагүй байдал үүсээд өөрөөр хэлэх юм бол шүү дээ паникт орно гэсэн. Тэгээд өвчин өрсөлттэй болно. Зүрхний өвчин ч юм уу, чихрийн шийдэн ч юм уу. Тэгэхээр энэ стресс гэдэг бол маш аимшигтай юм байна. Тэр өтөлдгөө үргэлж залуу, үжигсэнтэй сайхан эрүүл байдаг хүмүүс бол өөрийнхөө стресс, сэтгэл санааны бохомдол, ядраа, таагүй байдал. Энийг нь тайлж чаддаг байх нь шүү дээ. За тэгвэл одоо залгаад яаж энэ хөгшрөлөөс урдсан сэргийлэх вэ? Яаж залуу, гоо сайхан эрүүл байдал хадгалах вэ? За энэний талаар ярив. Бид нар бол энэ биологийн хөгшрөлт насны ирэхээр тэгээд гадаад дүр байдлын хөгшрөл тэгээд сэтгэлжийн хөгшрөл гэж. За энэ 3 төрлийн хөгшрөл байдаг гэж ярьсан. Тэгвэл тус бүр төр нь яаж арга хэмжээ авах вэ? За эхлээд биологийн хөгшрөл. Нэгдүгээр нь бол зөв хооллолт. Өөрөөр хэлбэл сая хэлсэн чихэр идэж болохгүй. Чихэр орсон бүтэгдэг идэж болохгүй. Тэгээ юу идэх вэ гэдэг жирэг. Эсэлтгийн эсрэг антиоксидант орсон хоол. За энэ юу вэ гэдэг жирэг. Ногоо, жимс, үр тариа. Тэгээд эрүүл өөх тос. Оливын тос. Гэх жиргийн хоол хүнсүүд орж байгаа. Энэ талаар бол урд нь бид нараас ярьж өнгөрсөн. Ямар хоол идэх нь эрүүл мэндэд тустай вэ гэдэг. За энийг бас та бүгд хөөж үжээрэй. За хоёрдугаар нь бол дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн сайн хийх юм бол бас хөгшрөлж зогсох болж байгаа те. Тэр тусмаа энэ телмор эс бол дасгал хөдөлгөөн хийж явах үед уртсаж яадаг. Дахин хуваагдах болж идэг гэж. Тэгэхээр хөдөлгөөний дутагдлаар болохгүй. Хөдөлгөөний дутагдал бол хүний хасар төргөн хөгшрүүлдэг. За дараа нь бол сая ярьсан хангалттай сайн унтах хэрэгтэй. Тэгээд стресст орохгүй байх хэрэгтэй. Дууд уулдах ч юм уу, бүжиг идэх ч юм уу, найд нөхдөдөө уулздаг ч юм уу, спортоор гişэлдэг ч юм уу, өөрийн дуртай зүйлийг хийдэг ч юм уу. Гэх мэт тэр. Стрессийг тайлах арга гэж бас ярьсан байж байгаа. За энийг бас дэлгэрүүлээд өгч болно. За гадаад дүр байдлын хөгшрөл. За энэ бол мэдээж нүүрнээ арьс, хүчлээтэй гэдэг ч юм уу, унцсан гэдэг ч юм уу, таргалсан гэдэг ч юм уу, өснөө өнгө. Тэгээд шүд. Тэгээд бие байрлал, хэлбэр, богтөр гэдэг ч юм уу. Тэгээд яс булчин. Гэх мэт энэ гадаад өнгө хэмж. За энэ гадаад дүр байдлын хөгшрөлөөс уртлан сэргийлэх хамгийн гол арга нь юу гэдэг. Нарны гэрэл. Нарны гэрлээс өөрийгөө хамгаал. Хэтийн туяаны хордлогоос сэргийлэх. За энэ юм байна. Нарны гэрэл бол асар хэрэгтэй. Өдөрт 15 минут нарны гэрэлд байх хэрэгтэй. Тэгхийн бол витамин B-ийн дутагдал орох. Тэр уух нь бол эрүүл мэндэд муу гэж саяхан бас ярьсан. Гэтэл байгалийн жамаар нарнаас авах нь хамгийн аюул. Тэгсэн мөртл 15 минутаас хитрэх юм болвол нарны хурц гэрэл байнтайхан гарах юм болвол олон цагаар явах юм болвол хөгшрөлийг төрөхсөн. Энэ хамгийн гол хүч юм. Тэгээ арьсны харчлага. Нүрээ сайн чигшүүлж явах хэрэгтэй. Харьцуулж явах хэрэгтэй. Тэгээ хангалттай сайн ус уух. Өдөрт 2 литр ус уух. За энэ бол бас залуу байдлаа хадгалахад асар их одоо нөлөөтэй юм байгаа юм. Тэгээд тамхи татах. За энэ бол хүнийг асар төргөн хөгшрүүлдэг. Өнгө хөжимч муутай болгодог. За хүчин зүйл бол тамхи юм байгаа юм. Тамхи татаж байгаа хүн бол өөрийгөө гоо сайхан гэж бодоод хэрэгчихв. Гоо сайхан болох, найдварж алах. Тэрийг болох хэрэгтэй. Тэгээд хангалттай сайн унтаж амар. Гоо сайхандаа анхаарал тавьж байгаа хүмүүс сайн унтаж амарч явах хэрэгтэй. За тэгвэл бас одоо дотоодоос сэргийдэг ийм давуу талтай. За хамгийн сүүлд нь сэтгэлжийн стресс. Энэ бол шүү дээ. Хүн өөдрөг байх хэрэгтэй. За энэ талаар судалгаа хийж үзсэн байгаа. Харвардын их сургуулийн судлаачид байна шүү дээ. 70 мянган хүн дээр судалгаа хийж өчгөд өөдрөг үжилтэй хүмүүсүүд нь сэтгэл готролтой хүмүүсүүдтэйг харьцуулах юм бол 29%-оор урт насалж исэн. Хорт авдар тусах эрсэл нь 16%-аар бага байсан. Бүр халдварт өвчин тусах аюул нь эрсэл нь 52%-аар бага байсан гэж байна. Тийм учраас хэрвээ биш сэтгэл готролтой байхгүй өөдрөг байх юм бол энэ асуудлыг бас шийдэж болох юм байна. Бас нэг судалгаан дээр бол бүр 50-аас 70%-аар илүү урт насалдаг өөдрөг үжилтэй хүмүүсүүд. За ийм судалгааны үр дүн бас байж байгаа юм. За энэ дээр нэмээд яах вэ? Насан туршдаа сурах хэрэгтэй гэж байна. Шин юм сурж байгаа, хүч сорж байгаа. За энэ хүмүүс бол хөгшөрдөг. Гадаад хэл сурж бол шинэ мэдлэг мэргэжил сурж болно. Энэ сурна гэдэг үеийг бол зөвхөн сургуулийн насны залуу хүмүүсүүд хийж идэг. Ийм учраас дунд нас юм уу нас явж байгаа хүмүүсүүд шинэ зүйл сурах,
Энэ үйлдэл хийх юм болоод ялгаа байхгүй. Буцаад залуу үед очно гэсэн. Тэрнийхээ хэмжээгээр залууж. За ийм байх юм бол стрессээс гарч чадна. За өнөөдөр ярьсны дүгнэе. За өнөөдөр хүнийг хөгшрүүлэхгүй байх. Залуу, бүжгэлэнтэй, эрүүл байх. Энэ боломж аргуудын талаар ярьлаа. Энэ талаар асар их судалгаануудыг хийж байгаа. Тэр тусмаа одоо энэ хөрөнгө мөнгөтэй том компани чахарлууд асар их санхүүгийн дэмжлэг үзүүлээд санхүүжуулаад энэ чиглэлийн судалгаануудыг хийж байгаа юм байна. Энэ бол судалгааны явцтай байж байгаа. Гэтэл бид нарын өнөөдөр өөрсдөө хийж чадах ийм 3 гол хүчин зүйл байдгийг танилж байна. Энэ хамгийн аюулгүй, хамгийн найдвартай ийм арга юм байгаа юм. Харин ямар нэгэн эм тарай бэлдмэл гарч ирээд тэрийг хэрэгэлсэн ч гэсэн тэр нь сөрөг үр дагавартай байх хол олон байна. Энэ талаар сая хэд удаа ярьсан. Довчондоо авч хэлэх юм бол хөгшрөх болоод энэ насчих хоёр бол ялгаатай юм байна. Бид нар насчж байгаа хүнийг хөгшин хүмүүсүүд хөгширсэн гэж ярьдаг. Энэ буруу юм байна. Насчин гэдэг нь бол байгаалынхаа замаар нас нэмхий хэлж байгаа. Мэдээж настай хүн хөгширсэн байж болно. Хөгшир таарна. Гэтэл байж тээ. Настай хүн болгон бас заавал хөгширхгүй. Настай хүн байсан ч гэсэн залуу байдаг. Эннийхэн жирэгч залуу байсан ч гэсэн биологийн хувьд хөгширч гэсэн. За ийм хүмүүсүүд байдаг юм байна. Энэ нь бүр 33 жилийн ялгаатай. Авь адилхан 38 настай мөртлөө 28 настай юм шиг залуу байдаг. Авь адилхан 38 настай мөртлөө 61 хүрчихсэн юм шиг биологийн хувьд хөгширч гэсэн. За ийм хүмүүс байдаг талаар ярьсан. Эннийх нь гол шалтгаан юу вэ гэхтэй жирэг энэ нуттай жирэг өрөвсөлттэй холбоотой. Хэрвээ биеийн өрөвслийн түвшин өндөр юм болвол энэ хүн хөгширч ийн гэсэн. Уртансалж чадахгүй. Наснаасаа хөгш харагдана. Тэгээд энэ өрөвслийг бий болгодог 3 зүйл явж явчихсан. Нэг нь нуттай жирэг чихэр юм байна. Хоёр нь нуттай жирэг нойр юм байна. Гурав нь нуттай жирэг стресс юм байна. Энэ 3 хүчин зүйл бол хүнийг өрөвсөлттэй болгодог гол хүчин зүйл. Эннээс гарах аргуудыг ярьсан. Чихэр идэхгүй байх. Хүний бие эсэлдүүлдэг, эрүүл мэндэд хортой боловсруулсан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, нэмэлт бодисод орсон бүтээгдэхүүн. Эднэр идэхгүй хэрэглэхгүй байх. Тэгээд хангалттай сайн унтаж амрах. Стресст орохгүй, өөдрөг байх. Ийм аргуудын талаар ярьсан. Ийм учраас бид нар эрүүл бай, гуаа сайхан бай, залуу бай, наснаасаа эрт хөгшөрмөргүй байна гэж бодох юм бол саяын ярьсан энэ хэдэн зүйлд анхаарах юм бол хангалттай юм байна. Өнөөдрийн энэ яриа гэж өөрөөсөө дуусахгүй, өөрийн найд нөхөд гэр бүл таньдаг мэддэг хүмүүсүүдтэй хуваалцаарай. За та бүхэндээ маш их баярлалаа.